Олон улсын Улаанбаатарын сургуулийн хууль зүйн сургуулиас нийгмийн өмнө одоо тулгамдаад байгаа хиймэл оюуны тухай эрдэм шинжилгээний олон улсын хурлыг бол зохион байгуулж байна. За энэ хурал нь бол олон улсын Улаанбаатарын их сургуулийн 30 жилийн он хүрээнд одоо болж байгаагаар бас их онцлог. Хиймэл оюуныг одоо хэрэгжилж байгаад тавих хяналт гэдэг энэ асуудлууд бол Монгол улсын хэмжээнд өнөөдөр тулгамдсан асуудал болж байна. Тэгээ энэ талаар бол одоо эрдэмтэн судлаач нар төрийн байгууллагын одоо хүмүүс маань саналаа солилцож шийдлээ гаргахад ярилцаж байгаа нь бол маш сайшаалтай хурлын ач холбогдлыг энэ тодорхойлж байгаамаа. Хиймэл оюун ухаан болон эрх зүйн тогтолцоотой холбоотой асуудлаар бид өнөөдөр эрдэм шинжилгээний хурал хийж байна. За энэ хуралдаанд маань хууль зүйн дотоодын эрхийн яам, за хүний эрхийн үндэсний комисс, мөн хаан сэтгэлийн сан Солонгосын хууль тогтоомжийн яам, за тэгээд Германы хууль зүйн их сургууль, Сингапурын хуульчдын холбоо зэрэг одоо дотоод гадаадын ийм өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. Хиймэл оюун ухааны талаарх ойлголт манай хууль мэргэжилтнүүдийн дунд бас тодорхой хэмжээнд одоо хангалттай биш ч гэсэн ямар ч үсэн хиймэл оюун ухааныг бол хууль зүйн салбарт хязгаартаагаар хүний хяналтын дор ашиглах нь зүйтэй гэсэн ийм байр суурьтай байгааг бол мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаа бол харуулсан. Тэгэхээр бидэнд зайлшгүй хууль эрх зүйн орчин, за мөн хэрэглээний одоо дүрм журам, аюулгүй байдлын стандартууд бол шаардлагатай юмаа гэдгийг бол энд бас оролцож байгаа судлаачид илтгэгчнүүд бол онцгойлон одоо анхааруулж ярилцж байна.